Сайн бацгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно уу? Өнөөдөр би та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2022 оны 2 сарын 23-нд Японы Канагава мужийн Йокохама хот дох нэгэн худалдааны төвийн авто зогсоол дээр гинэт нэгэн эмэгтэй хүний чанга орилсон дуу хаддаг. Өдрийн цагаар 20 гаруй насны Гаён Юки гэх эмэгтэй бараг дотор хувцастайгаа шахуу байдалтай хашгичин орилж байсан бөгөөд хүмүүсийн анхаарал тэр даруй түүн дээр төвлөрсөн. Тэр мөчид Юки гартаа хутга эсвэл хурц эртээ нэг зүйл барьчихсан өөрийн гарын хэсгийг зүсэж эхэлдэг. Ойр байсан хүмүүс нь сандран гүйж жоод хутгыг нь булааж авч арга хэмжээ авч чадсан. Тэгтэл Юки нэг машиныг заагаад тэр машин дотор байгаа залууг баривчлаад өгөөч гэж орилдог. Төлгүй тэнд байсан хүмүүсийн дуудлагаар цагдаа төргөн тусламж ирж Юкиг эмнэлэгт хүргэн үзлэг хийлгүүлэхээр болдог. Мөн Юкигийн заасан тэр эрэгтэйч гэсэн байцаал тавхаар баривчилсан. Тэр хүн нь 51 настай Изуа Жун гэдэг эрэгтэй байсан бөгөөд мэдээллийг нь шалгахад Токио хотын Шинжуку дүүргийн Кабукичод байдаг нэгэн сэтгцэн эмнэлгийн захирал байсан. Цагдаа ямар учиртай юм бэ гэд асуухад Изуа худалдааны төвөөр найз бүсгүйтэйгээ болзоод явж байтал гинтл найз бүсгүй маань ганцаараа хувцаа тайлаад үүмэн самуун дэгдэж эхэлсэн. Би сандраад хүмүүсээс ичгтээ тэндээс холдоод машин дотор ороо сууж исэн юм а гэж тайлбарладаг. Цагдаа нар шалгахад Изуа бүсгүйд шууд бие махбодын гэмтэл учруулсан зүйл байхгүй. Дээрээс нь түүний хувьд оршин суух хаяг болоод ажлын газрын тодорхой эмч хүн байсан учраас цагдаа нар ол түүнийг тавиад явуулдаг. Нөгөө талд эмнэлэгт хүргэгдсэн Юки сэтгэл санааны хувьд бол маш тогтворгүй байдал үзүүл байсан. Тэгээ түүнийг эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг сонссон гэр бүлийнхэн нь яаран эмнэлэг дээр ирэхэд Юки тэднийг түлхэж зай барьсан шинжтэй байсан ч гэсэн гинтл би найз залуу Изуагийн гэрт буцмаар байна гэж гэрийнхнаасаа гуйж эхэлдэг. Дөнгөж сая л тэр хүнийг баривчлаад өгөөч гэж хашгирж исэн мөртлөө гинт яагаад ч юм буцаад түүнийх рүү явмаар байна гэд өөрчлөгдчихдөг. Гэр бүлийнхэн нь байлуулах гэсэн боловч Юки зөрүүдлсэрлээсэн. Тэгээ ээж нь бол юуны өмнө тайвширхан чухал гэж үзээд охиноо Изуагийн гэрлөө дагуулж очдог. Ээж охин хоёрыг Изуагийн гэрт очиход Изуа огт төгссөн шинжгүй амар тайван байдалтайгаар бренди шимээд уугаа сууж байдаг. Орж ирсэн ээж охин хоёрыг хармагцаа Изуа өө ээжээ бөө юм болов уу хүрээд ирвүү та нэг хундаг уух уу гэх мэтчлэн арх хүртэл түн санал болгодог. Тэгээ ээж нь хэдийгээр гайхсан ч гэсэндээ охин нь заавал тэнд үлдэнэ гэд байсан болохоор охиноо үлдээгээд явдаг. Ингээд авто зогсоолын явдал зүгээр төр зургийн хачирхалтай хэрэг явдал мэтэр намжих шинжтэй болж эхэлсэн. Гэвч үнийг хэрэгтэй Изуа бол нийгэмд байх ёсгүй цагаан халаад өмссөн маш аимшигтай хүн байсан. Элит оюунлаг хүн гэсэн нэрийн доор олон хүнийг хуурсан хүн гэдэг нь удалгүй ил болдог. Изуагийн талаар товч танилцуулахад тэр олон жил шаргуу хичээллэж анагаахын сургуульд орон мэрэгжлийн эмч болж анхандаа дагалдан эмчээр хэсэг ажилласны дараа 2003 онд Токио хотын Ниши Азабуд Токио клиник нэртэй эмнэлгээ байгуулсан. Тэндээ ихээхэн амжилт олсон ч энэ нь эрүүл зөв замаар олсон амжилт байгаагүй. Тухайн эмнэлэг нь удалгүй Риталины хамааралтай хүмүүсийн дунд маш цуутай болж жорыг нь шууд бичиж өгдөг гэсэн ярианаас болоод хүмүүс тэдний эмнэлэг рүү ол хошуурч эхэлсэн. Риталин гэдэг нь ADHD буюу анхаарал дутмагшил, хит хөдөлгөөнтөх эмгэг эсвэл сэтгэл гутралын үед ашиглагддаг эм байгаа. Дофаминд нөлөөлдөг сэргээгч төрлийн эм гэсэн үг. Ерөнхийдөө кофе, энергийн ундаа уухад мэдрэлийн систем өдөөгдөж сэргдэг шиг үйлчилгээтэй тийм сэргээгч төрлийн эм байгаа. Риталины нөлөө хурдан илэрдэгч хамаарал үүсгэх эрсдэл өндөр тул эмчийн жоргүүгээр бол авах ямар ч боломжгүй юм байгаа. Зохицуулалттай эмэнд тооцогддог. Изуа энэ нөхцөлийг бол боломж гэж ашигласан. Тэр жороо бичихдээ маш хайхрамжгүй байсан бөгөөд өвчнийг сайтар нэгтлэхгүйгээр шууд л бичээд өчгдөг байсан. Тэгээд шууд бичээд өчгдөг гэсэн цуурхланч гэсэндээ маш их тарж улмаар эмийн хамааралтай хүмүүс тэдний эмнэлэг рүү олноороо цугларч эмнэлэг нь ч улам цэцгэлж хөгжиж эхэлсэн. Тэгээд 2004 онд бүр илүү хөл хөдөлгөөнтэй газар болох Токио Шинжукугийн Кабукичу руу өргөтгөл хийн тийшээ нүүсэн. Кабукичу бол зугаа цэнгэлийн газрууд төвлөрсөн бүс тул ийм төрлийн эмийн хамааралтай хүмүүс бол маш их байдаг учраас эрэлт нь их байсан. Өдөрт бүр 300 хүн ирэх тохиолдолч байсан гэсэн тэмдэглэл үлдсэн байсан. Гэвч эмнэлгийн өргөтгснөөс хойш жил хүрэхгүй хугацаанд асуудал гарч эмчийн өрөөнд өвчтөнтэй маргалдаж бүр
зодтолсон хэрэгт эмч холбогддог. Үүнийхээ улмаас түүнд ял оноож тэнсэн харгалзах 2 жилийн ял болоод 2 жилийн хугацаанд эмчлэх эрхийг нь түтгэлзүүлэх шийдвэр ногдуулдаг. Гэтэл Изува эмчлэх эрхийг нь түтгэлзүүлчихсэн байх хугацаанд ч гэсэн хууль бусаар хүмүүсийг оншилж эмээ өгсөрлөсөн. Түтгэлзүүлэх хугацаа дуусахаас хэдхэн сарын өмнө цагдаад нэрээ нуцалсан нэг мэдээлэл ирж түүний эмнэлэг дээр цагдаа нар очиж нэгжлэг хийхэд дахин цочирдом зүйл илэрсэн. Цагдаа эмийн жор бичлэлтийн бүртгэлийг нь шалгахад 2007 онд ганцхан жилд гихтэл Риталин сая 20,000 ширхгийг олгосон болох нь тогтоогддог. Ингээд Изува эмнэлгийн хууль зөрчсөн хэрэгт татагдж 7 жилийн турш давж заалдан дээд шатны шүүхийн маргаан үргэлжилсэн бөгөөд эцэст нь 2014 онд торгуул болон дахин 2 жил эмчлэх эрх түтгэлзүүлэх шийтгэл авч хэрэг ингээд намдсан байна. Тэгээ энэ хэрэг дэгдэж Японы нийгэм энэ явдлаас болж хууль дүрмд хүртэл өөрчлөлт оруулах хэмжээнд шууган дэгдэжсэн. Гэхдээ Изува ийм байдалд ч гэсэн өөрийн шунал хүслийг үргэлжлүүлэн хангаж байсан. Энэ удаа мөнгө бус харин өөрөөс нь эм авдаг байсан эмэгтэй өвчтнүүдийг онилж тэдрийг дарамталж эхэлдэг. Шүүхийн маргаан үргэлжилж байх зуурч тэр эмэгтэйчүүдийг мөшгөж сүрдүүлж үүнтэй холбоотой хэрэгт ч дахин баривчлагдчихсэн. Ийм эмх замбраагүй ёс зүйгүй байдал үргэлжилсээр 2019 онд түүний эмчлэх эрхийг түтгэлзүүлэх хугацаа дуусмагт тэр дахин эмнэлэг нээсэн. Энэ удаа ч гэсэн хүмүүс маш ихээрээ түүний эмнэлэг дээр ирдэг байсан. Учир нь тэр үед хууль өөрчлөгдөж Риталин зэрэг эмийг зөвхөн тодорхой нөхцөлд жишээ нь хүн төлбөрийн нойр гүйтэл гэх мэт өвчнөд олгох боломжтой болсон учраас энэ нойр гүйтэл гэсэн шалтгаанаар хүмүүс бол түүний эмнэлгийг маш ихээр хайж ирэх болсон. Тэр үеэс Изува эмийн асуудалтай залуу эмэгтэйчүүдэд нууцаар ойртон чамд эм хэрэгтэй эцтэй чи өөр газраас авч чадахгүй би л өгч чадна гэх мэтчлэнгээр эмэгтэйчүүдийг бас уруу татаж харилцаанд орж эхэлсэн. Нэг удаа таалагдсан эмэгтэй өвчтөн даатгалын бичиг дээрх хаягийг ашиглан гэрлүүн хүртэл явж очиж исэн тохиолдол гарсан. Тэгээ тэр эмэгтэй болохоороо тэр эмчээс татгалцахад Изува өшөөгөө авахар Риталин маш их хэмжээгээр бичиж өгөөд тухайн хүн эмийг хэтрүүлсэн хэрэглэснээр хүн хэлбэрийн хамаарал хор уршигт орж исэн тохиолдолч гарч исэн. Ингээд 2021 оны 2 сард 20 гаруй насны Юки клиникээр нь үйлчлүүлэхээр ирдэг. Юки бол сувилагч эмэгтэй байсан. Гэвч ажлын байрандаа удаан хугацааны бэлгийн хүчирхийлэлд өртсөн учраас ажилласаа гарч сэтгэл зүйн хүнд гэмтэл аван сэтгэл зүйн шарахтай болсон байсан. Хүмүүс өөрийг нь ширтэж байна гэж мэдрэх, биеэр нь шавж хорхой мөлхөж байгаа юм шиг мэдрэмж төрөх зэрэг шинжээс болж өдөр тутмын амьдрал нь бараг л боломжгүй болж өрөөндөө төгжигдэж эхэлсэн байсан. Үүний үр дүнд амьдралын хэмнэл нь алдагдаж хүнд нойр гүйтэлтэй болсон байсан. Тэр нойрны эм авах гэж ойр хавийн сэтгцийн эмч хайж яваад санамсаргүйгээр Токио клиник дээр ирсэн байсан. Юки өөрөө сувилагч учраас эмийн талаар ойлголттой байсан болохоор Изувад Риталин биш хамаарал багтай нойр хүргэх эм бичиж өгөөч гэж хүссэн. Изува өвчтний зовлон асуудлыг бараг сонсохгүйгээр зөвлөгөөч сайн өгөхгүйгээр шууд жор бичээд өчгдөг. Харин Юкид энэ нь маш амар санагдсан. Учир нь өөрийнх нь туулсан хэцүү зүйлсээ эмч болгонд ярьж яваад байсан. Тэр нь өөрт нь маш хэцүү байсан. Тэгээ энэ удаа бол энэ эмчид тийм их юм ярих шаардлагагүй байсан нь маш амар санагдсан. Тийм учраас дахин тэдний эмнэлгээр үйлчлүүлэх болсон. Нэг сарын дараа Юкид маш төгшөөртэй асуудал гарсан. Энэ нь юу вэ гэх юм бол ажлын газрын хүнээсээ бэлгийн замын халдвар авсан байсан. Уг нь эмэгтэйчүүдийн эмчэд үзүүлэх хэрэгтэй боловч өмнө нь хүчирхийлэлд өртсөн тухайга дахин ярих шаардлагатай болох нь түүнд маш хэцүү санагдсан учраас Изувагийн клиник дээр ирж болгоомжтойгоор түүнээс антибиотик бичиж өгөхийг хүсдэг. Тэгтэл тэр гинтл чи хувцас тайлдаа би чиний биеийг чинь шалгаад үзье гэж хэлдэг. Юки бол энэ үгийг сонсоод маш их цочирдолд орж эмнэлгээс гараад явдаг. Эмнэлгээс гарч явсныхаа дараа хэсэг бодож байгаад магадгүй өвчнийг минь шалгах гэж байсан юм болов уу? Би буруугаар ойлгочихсон юм болов уу гэж бодоод буцаад Изувагийн эмнэлэг рүү очдог. Энэ өдрөөс хойш бол энэ хоёрын харилцаа нэлээд ойртож насны зөрүү их байсан ч гэсэндээ эцэст нь хосын харилцаанд орсон. Юки 7 хоногт 2-3 өдөр Изувагийн гэрт байнга очиж цагийг өнгөрөөдөг болж эхэлсэн. Эхэндээ бүх зүйл бол Юкид сайн сайхан юм шиг санагдаж байсан боловч цаг өнгөрөх тусам Изува бэлгийн харилцааны хувьд хит давсан шаардлага Юкигээс шаардаж мөн жирэмслэлтээс хамгаалах аргыг ч гэсэндээ ахуулахгүй
болж эхэлсэн. Нөгөө талаас Изүва бол ганц бие хүн биш байсан. Тэр салах өргөдлөө өгөөд шүүхээр явж байгаа эхнэр болон 2 хүүхэдтэй хүн байсан. Юки бол 20 гаруй насны залуу эмэгтэй тул нөхцөл байдлыг төвөгтэй болгохгүй тулд жирэмслэлтээс хамгаалах аргыг бол хэрэглэхийг хүссэн боловч Изүва Юкид чи намайг хайрладаг бидтэй, би чамтай гэрлэмээр байгаа. Тийм болохоор би эхнэрээсээ салчих юм бол чамтай гэрлэж хүүхэдтэй болно. Тийм болохоор чи хамгаалах шаардлагагүй гэх мэтээр түүнийг шахаж эхэлсэн. Ингээд Изүва бол Юкиг бүрэн хамгаалалтандаа авахын тулд түүнд эм бодис өгж эхэлсэн. Үүнийг уух юм бол чи илүү сайн унтна гэх мэтээр коктейл маягийн нойрны эмээ багцыг орой бүр түүнд уулгадаг болж эхэлсэн. Тэгээ энэ багц дотор нь болохоор Италийн болон сэтгцийн эмнэлэгт ашиглагддаг маш олон эмнүүд байсан. Ийм төрлийн эмийг бол сэтгэл зүйн хувьд эмзэг хүн хэтрүүлэн хэрэглэх юм бол бодит байдлыг дүгнэх чадвар буурах, мэдрэмж мохох, өөрийгөө хянах чадвар сулрах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Өглөө сэрэхэд манарсан, хүчгүй, юм хийх хүсэлгүй болох гэх мэтчлэнгээр тийм байдал үүсэх тусам Изүва Юкиг удирдах нь бүр хялбархан болж эхэлдэг. Тэр өдөр бүр тунг нь баг багаар нэмэгдүүлсээр Юкиг аажмаар эвдэж эхэлсэн. Энэ байдал бол нэлээд хэдэн сар үргэлжилсэн. Ингэснээр Юки хэвийн амьдрах чадвараа алдаж эхэлж гэр бүлийнх нь ховорхон уулзахтаа хүртэл охин маань нэг л биш вэ гэдгийг анзаардаг. Ялангуяа Изүвагийн гэрээс ирсний дараа шинж тэмдэг нь бүрд орддог байсан. Нэг удаа Юки найзтайгаа уулзах төлөвлөгөөтэй байгаагаа хэлэхэд Изүва түүнд нэг ундаа өгсөн. Тэгээ Юки тэр ундааг уусны дараа шууд ухаан алдаад ундаг. Найз нь уулзах газраа уулзах цагтаа Юкиг хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь түүн рүү заалгатал Изүва уцыг нь аваад Юки унтаж байна гэж хэлдэг. Тэгтэн найзд нь нэг л сонь санагдаад таксигаар тэдний гэрлөө яваад очтол Юки нэг л сонирн байдалтай харагдсан. Тэнгүүт нь найз нь сандраад түүнийг эмнэлэг рүү авч явъя гэж бодоод гэрээс авч гардаг. Тэгтэл дөнгөж гэрээс авч гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа Юки ухаан сэргээд би хаана байна? Би юу ч санахгүй байна гэж хэлдэг. Тэгээ тэр үед болохоор Изүва Юки рүү залгаад түүнийг маш их загнаж одоо хурдан гэрлүүгээ буцаад ороод ир гэж загнадаг. Тэгээ Юки бол энийг сонсоод маш их сандраад найздаа зүгээрээ гэж хэлээд гэрлүүгээ буцаад орчихсон. Үүнийг нь харсан найз нь бол Юки хэвийн ухамсартай биш байна. Нэг л эвгүй байна гэж хараад эцэг ихт нь Юки аюулд орсон юм шиг байна гэж хэлдэг. Үүнийг нь сонссон Юкигийн гэр бүл бол тэдний гэрт нь очиход нэлээд удаан хаалгаа нээхгүй байж ийснаа хаалгаа гинт нэгээд Юки гэрийнхнийгаа оруулахгүй өөрөө гараад ир. Тэр үед болохоор нүдэн гүлийсэн ухаангүй юм шиг маш эвгүй байдалтай харагдсан. Тэгээ аав нь бол үүнийг нь хараад уурлаж цагдаад гомдол гаргасан ч гэсэндээ маргааш Юки өөрөө очиод гомдлоо буцаадаг. Гомдлоо буцаахтаа тэр бол миний найз залуу миний хайртай хүн тийм болохоор би гомдлоо буцааж яана гэд гомдлоо буцаасан байгаа. Юкигийн найз Изүвагийн талаар өөрөө судалж эхэлдэг. Далийн нэмийг жорлох асуудал, өмнөх хүчирхийллийн хэрэг, мөшгөлт зэрэг баримтуудыг нь найз нь олж Юкид үзүүлээд чи энэ залуугаас хурдан салах хэрэгтэй гэж шахсан ч гэсэндээ Юки бол ерөөсөө тийм сонсох тэнхэлгүй байсан. Энэ үгийг нь сонсох, хүлээж авах тийм тэнхэл чадваргүй байсан. Удалгүй 10 сараас Юки гэрээсээ гарч Изүватай бол бүр хамт амьдарч эхэлсэн. Өдөр нь Изүвагийн эмнэлэгт ажилтан туслаж эхэлсэн ч энэ үеэс түүний амьдрал бараг л боолчлолтой адилхан болж эхэлсэн. Изүва эсэргүүцхийн бол биедэн хүч хэрэглэж, доромжилж, бүр зодож, усанд хүчээр оруулах гэх мэт тамлал хэлбэрлөө ойрцсон үйлдэлүүд гаргаж эхэлсэн. Мөн өдөр бүр хит давсан шаардлага тавьж Юкиг туйлжуулж, бие махбод сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байдалд оруулж эхэлсэн. Юки тэр үед ч гэсэндээ яг хяналт сэтгэл зүйн нөлөөлөлд орсныгоо мэдгүй Изүва л намайг хайрладаг гэж итгэн хаяа нэг дулаахан үг хэлэхдээ түүнийг хайр гэж ойлгон түүнд улам илүү татагдаж улам баригдмал байдалд орж эхэлдэг. Нөгөө талаас Изүва өөрөө ч бодисын хамааралтай болж эхлэн хий юм сонсох, хий юм харах гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тэр цонхоо бүтээж, хаалгаа түгжиж, хин нэг нь намайг ажиглаж байна гэх мэтээр буфтнах, харахуй өрөөнд ганцаараа хашгирах, Юкиг чи намайг хуурч байна гэж сэрдэх, гар утсыг нь эвдэх гэх мэтчлэнгээр бас өөрийнх нь зан авирууд бол нэлээд өөрчлөгдөж эхэлдэг. Нэг өдөр Юки Изүвагийн утсыг нууцаар шалгахад Изүва өөр эмэгтэйчүүдтэй харилцаар байсан нь нэлэрч Юки маш их уурлаж өөрийгөө хорлох маягийн үйлдэл хийж эмийг асар ихээр нэг доргуудаг. Изүва түүнийг тэр үед нь болиулаагүй. Тэг бүр түүний энэ үйлдэлийг хийж байгааг нь дүрс бичлэг аваад байжсэн байна.
Тэгээ Юкиг бол биеийн нэлээд хүнд хэцүү болоод эхлэнгүүт нь түргэн дуудаж өгсөн. Эмнэлгийн ажилтнууд Юкигийн биеийн байдлыг хараад цочирдсан бөгөөд бие нь олон шарах хөхрөлт мөн хит тураалд орсон байдалтай байсан. Эмнэлгийн ажилчид Юкигийн гэр бүлийнхнийг дуудаж энэ үед бол гэр бүл нь бүрэн мэдэж аав нь уурлаж Изуватай холбоо барихад Изува бол доромж үгээр аавыг нь харааж эхэлдэг. Гэсэн ч Юки дахиад л Изувагийн гэрлүү буцаж ижил байдал давтагцаар л байсан. Юкигийн сэтгэл санааны байдал бол бүр улам илүү дордож эхлэн гар бугууга зүсгэн ихссэн бөгөөд ийм аюултай өдрүүдийн нэг өдөр болох дээр дурдсан нөгөө 2 сарын 23-нд худалдааны төвийн авто зогсоолын хэрэг гарсан байсан. Тэр өдөр бол тэр хоёр жирийн хосуучийг худалдааны төвөөр явж байгаад харихтаа авто зогсоолд Изува хог мэт зүйл хараад Юкид очиод түүнийг аваад ирээ гэж хэлдэг. Тэгээ Юки болохоор тэр үед богино даашинз өндөр өсгийтэй гутал өмсчихсэн байсан болохоор тэр хогийг очиж авахд нэлээд хэцүү байна гэд хэлсэн чинь Изува шууд түүнийг тэгвэл хуцаа тайлаад яваад очиод аваачдээ гэж дурамжилдаг. Тэгэхэд нь Юки Изувад бүрэн удирдуулчихсан байсан болохоор шууд бүх хуцаа тайлж дотор хувцастайгаа гарч ирсэн байгаа. Тэгээ энэ үед нь түүний хувцгүй явж байгааг нь хараад эцсэндээ Изува машин руугаа ороод суухт нь Юки Изуваг өөрийг нь орхиод явчихлаа гэж бодон хутаг гаргаж ирээд өөрийгөө зүсэж тэр хаваар орилж хашгирсан энэ явдал болсон байсан. За тэгээ энэ явдлаас ердөө 3 хоногийн дараа дахин нэг хэрэг үүссэн. 2 сарын 26-нд Юки ажлын шалтгаанаар нэг эрэгтэй танилтайгаа уцаар ярьсан нь Изувагийн харталтыг төрүүлж хүч хэрэглэхэд дахин хүргэдэг. Энэ удаад хөршүүд нь дуудлага өгч цагдаа ирэн Юкиг эмнэлэгт хүргэж мөн гэртэн нэгжлэг хийхэд тодорхой хэмжээний хууль бус бодисууд илэрдэг. Ингээд Изуван хууль зөрчсөн гэсэн хэрэгээр баривчлагддаг. Юкиг эмнэлэгт байх үед нь түүнд нэг аимшигтай мэдээ ирдэг. Тэр нь юу байсан бэ гэх юм бол түүний хамгийн хайртай дүүн сэтгэл санааны гүн хямралд орсноосоо болж амиа хорлож амнасаа алдсан гэсэн мэдээлэл ирдэг. Дүүн бол ихчийнхээ төлөө маш их санаа зовдөг байсан бөгөөд гэр бүлээсээ нууцаар Изуватай хүртэл холбогдож ихчийг минь сайн харж хамгаалж байгаарай гэж гуйж байсан тийм дүү байсан. Гэтэл Изува үүний хариуд дүүд нь ихчийг нь хэрхэн зовоодгоо бүгднгийн ярьж ихчийнх нь аимшигтай бичлэг зургуудыг ол үзүүлсэн байгаа. Тэгээ үүнийг нь сонссон дүү цочролд орж цочрлоо даалгүй амиа хорлож амнасаа алдсан байсан. Эмнэлэгт байсан Юки энэ мэдээг сонсоод өөрийгөө буруутган эцэст нь бүх зүйлийг ухаарч Изуватай холбоогоо таслахаар шийдэн 3 сарын 28-нд хүчирхийллийн талаар албан ёсоор гомдол гаргаснаар Изувагийн өмнөх олон асуудал эмийн жорын замбраагүй байдал эмэгтэй өвчтнүүдийн мэдүүлгүүд зэрэг нь ил гарч эхэлдэг. Түүний эмнэлэг дээр нэгжлэг хийхэд маш олон хохирогчнор гарч ирсэн. За ингээд эцэст нь Юкитэй холбоотой бие махбодын гэмтэл төрлийн хэрэг голлон хүлээн зөвшөөрөгдөж түүнд 2 жил 4 сарын ял оноодог. Үүнд Юкигийн эцэг их бол бүр маш их гашуудаж би энэ хүнээс болж 2 охиноо алдлаа гэж уйлж байсан. Японы олон нийт ч гэсэн яагаад ийм бага ял өгж байгаа юм бэ? Эмчийн эрх яагаад хүчингүй болохгүй байгаа юм бэ гэж шүүмжилсэн. Эцэг нь цаашид өөр хохирогч гарахаас сэргээл хэрэгтэй гэж шаардаж байсан ч бодит байдал амар биш байсан. 2025 оны байдлаар тэр эмч бол нэрээ солиод өөр газар дахин эмнэлэг нээсэн байх ч магадaltaй юм билээ. Гэхдээ Япон улс даяар түүний царай төрхийг нь цацсан. Тэгээ маш олон хүмүүс одоо түүний царайг харах юм бол таньдаг болсон учраас магадгүй эмнэлэг нээсэн байсан ч гэсэндээ хүмүүс бол түүнийг хараад шууд таних магадлалтай байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Ихчийнхаа энэ эмэнд донтсон эмчийн хамааралд орсон энэ аимшигтай байдлыг төвчж чадахгүй ингээд дүүн бас харамсалтайгаар амиа алдсан. Үнэхээр харамсалтай юм хэрэг байлаа. Тэгээ дүүгээ эцэстээ алдсныхаа дараа л Юки бүх зүйлийг ухаарч энэ хүнээс салж энэ донтолтоосоо салж чадсан юм хэрэг байгаа. За тэгээ та бүхэн энэ хэрийг сонсоод юу гэж бодож гин, бие биендээ бас юу гэж анхааруулахыг хүсэж гин, сэрэмжлүүлэхийг хүсэж гин, тэр бүх зүйлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээ сувг дээрээ лайк, subscribe дарахаа мөн битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.